Сайн бацгаана уу. Хэрэгтэй хамттай хэлцээ чимээс өгтөн подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн подкаст маань их онцлогтой дугаар болж байгаа. Яагаад гэвэл Хинтээ аймгийн Өндөр хаан телевизийн студиэс подкастаа хүргэж байна. За тэгээд өнөөдрийн манчч маань өөрийгөө танилцуулаач. Багшийн даваа ухтай анхлан гэдэг Эрдэнэт Орхон аймгийн Эрдэнэт хотод төрж өссөн 4-р 10 жил төгссөн. Одоогоор бол яг Хинтээ аймагт ээжийнхээ төрсөн нутагт гадаад талын сургалтын төвийн захирал хийж байна. Номын гүр олон улсын байгууллагын бас салбар сургалтын төвийг ажиллаж байна та. Та яагаад яг Хинтээ аймагт англи хэлний сургалт байгуулах болсон бэ? Энэ Хинтээ аймагт бас англи хэлний сургалтын төв байгуулах анх санаа бол Хинтээ аймгийн засаг дарга Эрдэнэтнатар гэж хүн оюуна гэд ихч надад анх санал болгож исэн. За Хинтээ аймагт ийм гадаад талын сургалтын төв байдгүй чи яагаад англи хэл зааж болохгүй гэж Хинтээ аймгийн хүүхдүүдэд тэгээд анх энэ санааг олж хараад тэгээд сургалтын төвөө эхэлсэн байгаа. Тэдний хүүхд бол миний хамгийн бас анхны сурагчдын мань нэг байсан. Яг Улаанбаатар гэхэд бол зөндөө олон англи хэлний сургалт байгаа шүү дээ. Яг үнэ. Одоо Улаанбаатарт магадгүй очисон бол англиан багш нь яг Хинтээ аймагт байгаа шиг цар хүрээг хамарч чадах байсан болов гэхээр бас хэцүү тий. Яагаад гэхээр өшөө багшаас нь илүү мундаг гадаад талын сургалтын төвүүд нөгөө яг төрлөх унган хэлтэй англи хэлний мэргэжлийн багш нар байгаа учраас бас өөр. Гэхдээ Хинтээ орон нутагт бол яг орон зай бол нээлттэй байсан. Хөдөө орон нутагт бас гадаад талын сургалтын төв нээгээд ажиллах боломж нь бол бүр 100% хангалттай нээлттэйсэн. Бас энэ эрэлт хэрэгцээ бол байсан. Олон хүмүүс англи хэл гэдэг юмыг сурыг хүсэж исэн учраас давуу тал болсон байна л да. Яг орон нутгийн хүмүүс бол яг англи хэл гэдэг зүйлээс тодорхой хэмжээд бас хоцрогдсон байдаг гэж миний хувьд боддог байхгүй юу. Тэгээд яг хэцүү зүйл нь юу байдаг вэ? Мэдээж тийм нөгөө дуудлагаас ихсүүлэл нөгөө 5-р ангийн хүүхд 6-р ангийн хүүхдүүд их хвчлэн ирдэг. Тэгэл уншиж чадахгүй 7-р ангид орчвол уншиж чадахгүй ч байт юм уу те. Тэгэл тэр хүүхдүүдэд англи хэл заана гэхэд бас анх нөгөө мэргэжлийн багш биш байсан учраас заахад бол аюу хүндрэл гарч исэн. Яаж одоо дуудлагаас нь англи хэлээ зааж эхлэх үү? Хаанаас нь эхлэх үү? Би энэ хүүхдэд яавал ойлгох уу гэл ингээд шүнжин хичээлээ бэлдээл тийх үе бол байж лээсэн. Гэхдээ хөдөө орон нутагт бол яг Улаанбаатарын хүүхдүүчиг тэр болгон сургалтын төв нь байхгүй, тэр болгон англи ном сурагч нь байхгүй, бас гоё орчин номын сан байхгүй болохоор хүүхдүүд бас тэр болгон сурч чаддаггүй. Гэхдээ бол хөдөө орон нутаг Улаанбаатарын хүүхдүүдийг ингээд харьцуулах юм бол хөдөө орон нутгийн хүүхдүүд бас юмыг шамдан суугаад суралцах тийм өндөр потенциал бол бас байна. Та өөрөө англи хэлээ яг яаж сурч ирсэн? За багш нь англи хэлийг бол анх Булган аймагт олон улсын сайн дурын багш нар гэдэг Америк элчингийн багш нар байдаг. Тэгээд тэр багш нараас бас анх сурж ирсэн. Гэхдээ ер нь бол Австралийн олон улсын шашны байгууллагын одоо гадаад Австрали хүмүүс ирээд миний сургалтын төлбөрийг бүтэн жилээр одоо төлөөд би Булган аймагт бол яг Булган аймгийн боловсролын газар англи хэлийг бол анх сурч ирсэн. Тэгээ яг дараа нь одоо нөгөө тэтгэлэг хөтөлбөр аваад Филиппин улсад суралцах боломж олдоод Филиппин улсад ингээд дээд сургуулаа бакалавра магистраас сурсан байгаа. Ер нь хүүхдүүд яг яагаад англи хэлийг сурах хэрэгтэй юм бол? За би яагаад гэж хэлвэл одоо мэдээж нөгөө би хүмүүс нөгөө Google ашигладаг, YouTube ашигладаг, тэгээ одоо Facebook хүртэл англи хэлээр та нарын бүх хэрэгжилж байгаа техникийн одоо зүйлсүүд бүгд англи хэлээр байгаа. Тэгэхээр энэ өөр өссөн үсээгүй хүүхдүүдийг англи хэлээр хүртэлж байна. Өнөөдөр нэг буруу ойлголт байгаад байна л да. Хүүхэд манай Монголын телевизийн контентууд хүүхдүүдэд зориулсан одоо контентууд нь яг тэр нөгөө Америкийн одоо гадны боловсролын тэр контентуудтай яг нэгэн зэрэгц хөөц тийм сонирхлыг нь татахгүй байгаа учраас хүүхдүүд YouTube үзэж байна. Нөгөө нэг Google дээрээс ороод чөлөөтэй юм мэдээлэл хайж байна. Тэнгүүд нөгөө нэг бага насны хүүхдүүд чи яг суралцах насн дээр YouTube ашиглаад ирэнгүүт хүүхдүүд англи хэлтэй болоод байгаа байхгүй юу? Цаанаасаа тэрийг эцэг эхчүүд юу гэж анзаараад байна гэхээр манай хүүхэд багаасаа англи хэл сураад байна. Одоо айгүй их англи хэл сурах чадвартай байна, авьяастай байна гэж андуураад байдаг. Үүндээ нөгөө манай Монгол контентууд яг тэр гадны контентууд чиг тийм хүүхдийн анхаарал татгууц байсан бол хүүхдүүд яг тэр контентоо үзээд монгол хэлийг бас яг тэгж сурах боломжтой.
Тэгэхээр яг одоо бол хүүхдүүд хүссэн хүсээгүй нийгэм нь өөрсдийг нь яг тийшээ хөтлөөд яагаад гэдэг асуулт бол хэрэгцээ байгаа учраас хүүхэд өөрийнх нь хэрэгтэй юм YouTube дээр бичээд хайж гин, YouTube дээр бичээд олж гин. Тэгээ how to study English гэж бичээд ороход YouTube бол одоо бүхэл бүтэн багш нартай англи хэлийг зааж байгаа байхгүй. Тийм учраас хүүхдүүд өөрсдөө суралцаад өөрсдөө эрэл хайгуул хийхэд бол англи хэлийг сурж байгаа гэж бодож байна. Хэрэгцээ байгаа учраас. Би яагаад энийг асуусан бэ гэвэл нөгөө эцэг эхчүүд англи хэл хэрэгтэй гэдэг ингээд бодоод өөртөө англи хэлгүй байгаад ингээд хохирцсан учраас хүүхдүүдэд ингээд англи хэл сур гэдэг. Тэгтээ хүүхдүүд нь зүгээр за англи хэл сурах хэрэгтэй юм байна гэж зүгээр сурдаг. Ерөөсөө яагаад яг ямар хэрэгтэйг ойлгохгүйгээр сураад байсан. Яг өнөөдөр манай монголчуудын нэг юм дутмаг юм юу байдаг вэ гэхээр угаалгын машин авсан ч зааврыг нь уншихгүй л шууд өөрсдийнхээ мэдлэгээр ингээд хэрэглэх гээд байдаг тийм. Ямар нэгэн юм авчаад тэрнийхээ зааврыг унших аюу дурггүй. Өөрсдийнх нь нөгөө мэддэг одоо тэр нөгөө нэг чадамжин дээр суурлал юм хэрэглэх гээд байдаг. Тэгтэл одоо тэр заавар гэдэг юмыг тайлж уншихын тулд англи хэл нь өөр ирэхгүй хэрэгтэй. Өнөөдөр ямар нэгэн машин ч гэсэн эвдрээд одоо зогсоход англи хэл дээр гарч ийн. Өнөөдөр уцаа блоклчод нээ гэхэд бүгд англи хэл дээр асуудчихин. Тэгэхээр энэ бол хэрэглээ болцсон. Энэ бол хүнийг одоо сүүдэр шиг дагдаг юм болчиход байгаа байхгүй юу? Өнөөдөр англи хэлтэй мэрэгчлэн гэж ярихад айгүй хэцүү. Хүн болго англи хэл сурч байгаа учраас энэ бол зүгээр нэг чадамж буюу хүний чадвар байх ёстой. Яг нөгөө спорт эзэмшдэг шиг англи хэлийг бол эзэмших шаардлагатай учраас сурч байгаа. Яг уу миний хүүхэд одоо англи хэлгүй байна гэлдэг чинь урд нь тухайн үед эцэг эхчүүд хүүхдүүдэд орос хэл сур гэж шаарддаг байсан. Би орос цэцэрлэгээр хүмүүжсэн. Би орос цэцэрлэгт явдаг байсан. Ингээд орос одоо манай Эрдэнэт чи яг тэр чигээрээ орсууд манай орцонд гэхэд 3хан Монгол бусд нь орс айл. 12 айл байдгаас 3хан Монгол бусд нь орс. Тэгэхээр бид нар хүүхд өөрөө ирэхгүй нөгөө орсоор ярьдаг, орс суурьтай, орс хүүхдүүдтэй тоглодог ингээд яг л тухайн үед бол байсан. Бас л хүүхдүүдэд орс хэл сурах хэрэгтэй гэж тухайн үеийн эцэг эхчүүд хүүхдүүдэд орс хэл сургадаг байсан бол нийгэм нь өөрчлөгдөд одоо эцэг эхчүүд англи хэл сурах хэрэгтэй гэдэг аахгүй. Тэрнээс хэл гэдэг зүйл бол яг орчноо дагажлаа өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр би зөвхөн англи хэл гэж бас хэлмээргүй. Хоёр одоо залгаа хөрш орныхан ятаж нэг хятад хэлийг, ятаж нэг орс хэлийг ч юм уу эзэмших хэрэгтэй. Бид нар чинь хоёр том гүрний одоо зааг дээр биш үү энэ дунд нь тийм. Тэгэхээр энэ хоёр гүрний одоо хятад хэлийг эзэмших нь зүйтэй гэж хүсэж байна. Орс хэлийг эзэмших нь зүйтэй гэж хүсэж байна. 3 дахь орны хэлийг бол үзгээс илүүгээр хамгийн ойр байгаа орныхын хэлийг төрүүлж үзэх нь нэг шаардлагатай байна. Яг нь англи хэл бол дэлхийн нийтийн 2 дугаар хэл болчлоо. Тийм учраас англи хэл яаралтай хэрэгтэй байна. Одоо ингээд хүүхдүүд яг англи хэл ингээд сураж байхад хамгийн их одоо юун дээр алддаг юм шиг санагддаг вэ? Би дурлаг байна гэж харддаг. Өнөөдөр би хүүхдүүдээс аягүй их асуудаг. Do you have a boyfriend гэлтэй. Чи найз залуутай байгаад асуудаг. Хүүхдүүд үгүй. Do you have a crush тэ чамд харж явдаг хүн байна уу? Байхгүй. Тэгвэл чи юунд дурлаад байгаа? Тэ яг л үүнтэй адилхан нөгөө ямарваа нэг юм дурлагаараа нөгөө ич хүчтэй болдог тэ. Тэгэхээр одоо найз залуугүй хүүхдүүд англи хэлээ найз залуу болго гэж хэлмээр санагдтыг. Хүүхдүүдэд өсвөр насны хүүхдүүд яагаад гэвэл их хүн ямарваа нэг юм дурлчих юм бол тэрнийхээ тултал нь хийдэг. Тэгэхээр хэл сураагүй хүн би хэл сурах авьяасгүй гэдэг бол тэр хүн дурлааг байна л гэсэн. Өнөөдөр хүмүүсээс асуух чи яагаад марууж идэх дуртай бол дуртай учраас. Тэ яагаад бууз идэх дуртай учраас махан дуртай учраас л гэдэг. Тэгэхээр яагаад англи хэл сураад байгаа юм бол дуртай учраас сураад байгаа. Дурлах л хэрэгтэй. Хүн дурлцсан хүн бол өөрийн мэдлгүй бүх юмыг ингээ нөгөө контролгүйгээр хийдэг байхгүй юу? Өнөөдөр насанд хүрсэн дурлцахаараа турмаар санагдаал, үсээ гоё ялгамаар санагдаал, нүрэ бодмоор санагддаг та яг л адилхан. Тэгэхээр англи хэлийг дурлцсан хүн бол олон арга замаар яаж хийх сурдаг. Би тэгэж боддог. Тэгэхээр дурлах л хэрэгтэй. Та тэгвэл дурлах арга зааж өгч одоо. Би дурлах юм бэ? Одоогоор би хүүхдүүдэд яаж англи хэлтэнд дурлуулж ийн гэхээр чи сонирхолтой одоо өөрийнх нь спорт сонирхдаг бол спортын үг хэллэгүүдээ тий. Өнөөдөр хоол сонирхдаг бол хоолны үг хэллэгүүдээ сэтгүүлж болохыг хүсэж байгаа бол нөгөө телевизийн мэдээ болон нөгөө цаг агаарын мэдээнүүд. Цаг агаарын мэдээ бол амар амархан. За жишээ нь өнөөдөр нартай байна гэж хэлэхэд 5 дугаар ангийн хүүхд хичээл авахгүй.
Өнөөдөр бол нартай байна, хагас үүлтэй байна, бороотой байна, цастай байна гэж хэлэхэд 5 дугаар ангийн англи хэлний хүүхдийн суур мэдлэгэн дээр л тэр мэдээг хийх боломжтой. Өнөөдөр яг бид нэр хүүхдүүдээр мэдээ хэлэгжил байна л да. Тэгэхээр хүүхдүүд утсан дээр аппликейшн ашиглаад яаж өнөөдөр телевизийн мэдээ англи хэлээр хийх вэ? Өнөөдөр бид нэр сонгуулийн мэдээ хүүхдүүд хийж байгаа. Одоо сонгуулийн мэдээг англи хэл дээр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хэдгээр ангийн хүүхдийн чинь тэгэхээр 6-аас 8 дахь ангийн одоо шатны хүүхдүүд сонгуулийн мэдээг англи хэл дээр хийж байна. Энэ бол үнэхээр гайхамшиг. Би бол яагаад гэхээр тэд нар дурлаж байгаа байхгүй. Дурлаж хийж байгаа. Хүчлээгүү. Тэгэхээр өнөөдөр яагаад сонгуул өгөх ёстой? Яагаад аав чинь сонгуульд оролцох байгаа? Сонгуульд орохгүй байснаас хэдэн төгрөг өнөөдөр төрөөс гараа авчив те. Бид нар энэ сонгуул гэдэг зүйлд яагаад ингэ мөнгө ийм хэмжээгээр зарцуулаад байгаа? Хариуцлагагүй байсан учраас дахин сонгуул явж байгаа гэдэг үднээс одоо бид нар хүүхдүүдийг ойлгуулж ийн, хичээл зааж ийн. Ингээд хүүхдүүдийг ер нь яг их дэлхийдээ хайртай болгохын тулд маш их хаягдлуудыг ашиглаад яаж одоо англи хэлийг сурж болох уу гэдэг тал дээр түлхүү зааж ийн. Одоо бид нар дэвтрээ хаяхдаа дэвтрийнхаа хавцыг авч үлдээд дэвтрийнхаа цаасыг цуглуулад гал хэрэгтэй үнд одоо тий нөгөө шатаах одоо цаас хэрэгтэй хүмүүст аваачиж өгч ийн хавцыг ашиглаад хавцсныхан одоо нэг тал нь одоо цагаан учраас тэр цагаан дээр бид нэр хүүхд сар болгон 100 асуулт сурч байна. Бид нэр жилдээ нэг хүүхдийг 1000 асуултанд хариулдаг болгох тийм зорилго тавьж ажилладаг. Тэгэхээр хүүхэд ингээд одоо яг өөрсдийнхээ картыг бэлддэг байхгүй карта. Тэгэхээр нэг дэвтрийн хавц чинь 4 асуулт гэсэн үг. Нэг хавцаа хаачлаа. Хавцан дээрээ одоо өөрсдийнх нь 100 асуултаа бэлдээд өөртөөгөө ярьдаг гэсэн үг. Биднэрт орчин байхгүй учраас хүүхэд асуултаа нөгөө картан дээрээ бичээд хаягдл цаасан дээрээ бичээл хүзэр тоглож байгаа юм шиг өөрөөсөө асуулт асууж байна. Тэгээд багштайгаа ярилцахыг хүсвэл багш нь тэр дуртай асуултыг суглаад асуудаг. Ингэснээр хүүхдүүд бас ярих нэг арга хэрэгсэл болчихлоо юм л та. Ер нь бол бид нар яг юмыг одоо даган дуурайж суралцдаг. Хүн бол юмыг хараад дагдаг. Энэ надад боломжтой юм байна, энэ надад боломжгүй юм байна гэж. Ер нь бол хүүхдэд сурах арга барил нь өөр. Зарим хүүхдүүд бичиж сурж гин, зарим хүүхдүүд сонсоод сурж гин, зарим хүүхдүүд хараа сурж гин. Тэгэхээр яг тэр сонсох тэр арга барилыг л ашиглаж байна л та. Би сая саний хэлдэг дээр бодлоо л да. Амар хүн дээр хүлээж авах ямар ч хэрэггүй юм бэ. Хэрэггүй тийм. Зүгээр яг өөрийнхөө сонирхол яг хоббигоор юунд дуртай гэдгээ тэгээд тэрийг яг англи хэл дээр илүү судлаал тий. Судлаад үзээд тэгвэл амар хэлбэр болж чадах юм шиг. Тийм. Ер нь яг одоо жишээ нь чиний хувьд чиний хобби юу вэ? Сакс үзэх юм бол яг саксыг юм бэ дээр. Одоо тийм чи надад саксын бөмбөгийн тоглогчдыг англи хэл дээр асуул би мэдэхгүй байхгүй. Яг тэгэхээр энэ миний хобби биш. Тэгэхээр чи нөгөө MBA саксын бөмбөгийг англи хэл дээр үзээл нөгөө одоо саксын бөмбөгийн оддуудыг тэ нэрийн чийжлэл тэр од хин бэ гэдгээ эрэл хайгуул тэрийг англи хэл дээр хийх юм бол энэ л нэг суралцах одоо түлхэх хүч болоод байгаа юм л та. Дурлж байгаа юмдаа илүү л цагаа зарцуулах юм бол одоо илүү гэж хараад байгаа. Багш нь гэхдээ их подкаст сонсдог. Тэгээ энэ чинээс нэг хүний подкастыг сонсоод 10,000 цаг гэдэг юмыг тэр хүн ярьж исэн. Тэгээ тэр 10,000 цаг гэж юу хэлээд байгаа юм гэхээр хүн өдөр болгон одоо тодорхой цагийг англи хэлэнд зарцуулдаг. За би дасгал хийгээд турахын тулд би өглөө болгон 30 минут дасгал хийдэгтэй адилхан англи хэлээ сайжруулахын тулд ядаж 1 цаг, ядаж 30 минут зарцуул гэдэг. За энэ цагийг нэмж явсаар байгаад 10,000 цаг хүрчих юм бол тэр зүйлэнд төгс болох магадлал өндрөө гэж хэлж байгаа. Тэгэхээр 10,000 цагийг би өнөөдөр гүйцэж чадчихэв гэдгийг хүүхд бас тооцоолох ёстой болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол англи хэл сурна гэдэг бол цагийн төлөвлөлттэй байх ёстой. Цагийн төлөвлөгөөтэй байх ёстой. За өнөөдөр би нэг 10 үг хийжсэн. Энэ 7 хоногт би нэг 10 асуултанд чадвартай хариулдаг болно. Би энэ 7 хоногт эссе бичлэгийг чинь чэйжээрээ би тэдэн үг бичиж чаддаг байх ёстой. Англиан багштай эссе бичлэгийн дэвтрээр шалгуулах ёстой. Тэ 150 үгээ асуугдах ёстой. Миний мэдэх 1000 үг гэдэг нэг шар ном байдаг. Булган аймгийн боловсрол соёлын төвийн даргын одоо 6 дугаар ангийн хүүхдийн бичсэн энэ бол айгүй мундаг ном. За Хинтээ аймагт нийт 700-аад хүүхэд худалдаж авсан. Тэгээ энэ ном бол 2 цуврал байна. Миний мэдэх 1000 үг гэд.
миний мэдх анхны 1000 үг гэдэг нэг шар ном байгаа. Тэгээ энэ 1000 үг нь бол сэдвэлцэн. Одоо сэдвээр ингээ гаргацсан. Тэгэхээр би хүүхдүүдээс үгээ яаж асуудаг вэ гэхээр өнөөдөр чи байгуулга гэхэд л байгуулгын 100 үгийг чөлөөтэй хэлдэг байх хэрэгтэй байхгүй. Одоо эмч гэхэд эм хэдэн төрлийн эмч байдгийг тэр эмчдийг бүгдийг нэрлэж чаддаг. Эмэгтэйчүүдийн эмч, эрэгтэйчүүдийн эмч, мэдцлийн эмч гэх. Яг тэгэхээр нөгөө нэг англи хэлийг бас сэдвчлээд үг чийжлэх нь бас их оновчтой байдаг. Тэр хүүхдүүдэд бас тэр тал дээр айгүйх зааж өгдөг. Тэгээд яг ямар салбарын үгийг чи сонирхоод байгаа тэр чиглэлүүл түлхүү сургачлаа л та. Яг англи хэл сурахад яг хамгийн одоо хэцүү гэх юм да яг ихэнх хүүхдүүдэд надад ч гэсэн байдаг. Үг чийжлэх яг ярих чадвартай. Яг ингээд сургуулийн төвдөөс бол амар их дөрмөө сурдаг байхгүй. Ингээд хаад цэцэн дөрмийн заагаад ингээд бичүүлээл гэдэг. Багш нь гэхдээ бас дөрөм хэрэгтэй гэж хэлмээр байна. Би өөрөө дөрөм голчил заагаад ингээд ярианы чадварыг хөгжүүлдэг. Яагаад дөрөм хэрэгтэй юм бэ гэхээр юмыг цэгцтэй сурыг л дөрөм журмыг л дагдаг. Өнөөдөр төрч гисэн хуйлаа дагдагтай адилхан хуйлаа дагснараа авилгалд орохгүй, хуйлаа дагснараа ямар нэгэн алтаа гарахгүй явдагтай адилхан англи хэлийг дөрмөө мэдчих юм бол чи маш сайн өндөр хэмжээнд одоо төгс хэмжээнд англи хэлийг эзэмшнэ гэсэн. Гэтэ дандаа дөрмээр нүдээд ч бас болохгүй л дээ. Үдсэн дөрмөн дээрээ ном уншдаг ах хэрэгтэй, ном орчуулдаг байх хэрэгтэй, англиас нь монгол руу орчуулад гаргадаг байх хэрэгтэй. Тэгэхээр би одоо ингээд дөрөм заачаад самбарын урд 2 хүүхэд гаргадаг. За өөрөө англиар яриад нөгөө хүүхэд минь миний англи үгийг монголоор орчуулдаг. Өнөөдөр амьдрал бол яг үнэндээ англи хэлээр бол мөнгө олж идчихээн. Одоо тий амьдралдаа санхүүгээ дээшлүүлж гин нүгэл дээшлүүлж гин. Яаж дээшлүүлж гин гэхээр орчуулга хийж гин. Тий багш нь нэг хуудас орчуулахад л одоо өгүүлбэр орчуулахад л 25,000 нөгөө нэг хуудас орчуулахад л 25,000 ямарваа нэгэн одоо ковидын эрүүл мэндийн гэрчлэгийг орчуулж байна л да. Тэгэл тэрийг орчуулахад 10,000 15,000 төгрөг авч байна. Гэтэл өнөөдөр англи хэлийг яг тэр хэмжээнд сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бидэрт юу хэрэгтэй юм гэхээр албан ёсны англи хэлний орчуулга хийхин тулд дөрмөн заашгүй хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бас дөрөм заашгүй хэрэггүй биш хэрэгтэй. Харин хүүхдүүд яагаад ярьж чадахгүй юм гэхээр монгол хүүхдүүдийн нэг тийм нэг нийтлэг алдаа гэж би хэлмээр байгаа. Нөгөө багш чимээгүй гэл ингээл нэг загиндаг те. Чимээгүй гэж саргаал хүүхд юм ярих гэхээр багш чимээгүй гэсэн гээл дуугаа алдагч байт юм уу. Бус энэ зөвхөн англи хэл дээр гардаг асуудал биш байхгүй. Нийгмийн хичээлийн уран зохиолын хичээл дээр одоо уран зохиол гэж бидний хичээл дээр нөгөө тууж уншаал өгүүлэлэг уншаал тэрийг ярьдаг байсан. Одоо л хүүхдүүд уран зохиолын хичээлийг ярьж асуугддаг үгүйг бол сайн мэдгүй. Тэгэхээр одоо нөгөө багш ингээл хүүхд буруу ч юм ярьжсэн зөв ч юм ярьжсэн 100% сонсдог байх нь л багшийн төвчээр болчиход байгаа. Тэгэхээр энийг л ингээл төвч чадж байгаа багш тэр хүүхд ярих чадвар бол хөгжиж байгаа юм бол та мэдээж буруу ярина. Мэдээж зөв ярина. Буруу ярих болгонд нь хүүхдийг алтаагийн засаадах юм бол тэр хүүхд ярих итгэл авахгүй болчихно. Тэгэхээр буруу ч ийсэн зөв ч ийсэн яриулаад л ах нь бас эхний удаад бол зөв алхам гэж бодож байгаа. Тэгэхээр ярих нь бас тийм асуудал бол биш. Хүүхдүүд ээж автагаа ярих цаг нь бага байхгүй. Тийм учраас хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бага байгаа учраас англи хэл дээр ярьж чадахгүй байгаа. Өнөөдөр багш нь яг 8 жил англи хэл заагаад юу болж харж чадж байна гэхээр эцэг эхтэйгээ нээлттэй ярилцдаг хүүхдүүд чөлөөтэй багштай нь ярьж байна. Одоо ямар ч хамаагүй сэдвээр англи хэлээр ээж тэр чөлөөтэй ярилцж байна. Харин эцэг эхтэйгээ тэр болгон нээлттэй ярилцаж чаддгүй хүүхдүүд ярих нь аюу бага. Тэгж л харж байна да. За ингээд Чингис Өгдийн подкаст маань өндөрлөх цаг тондгсон байна. Тэгээд танд нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? За багш нь одоо яг хүүхдүүдэд телевизийг ингээд хүүхдүүдэд хараад хандаад хэлэхэд юу вэ гэхээр англи хэл бол та нарыг одоо сүүдэр шиг дагах нэг тийм чадвар шүү. Тэр чадварыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгцээгээ хэрэглээгээ болохгүй бол өнөөдөр бид нар бусад хүүхдүүдээс 10 алхам хол явж шүү гэж хэлмээр. Англи хэл сурж байгаа хүүхдүүдэд бүх юм нээлттэй. Өнөөдөр тэтгэлэг хөтөлбөр хүртэл интернетээр нээлттэй зарлагдж байна. Маш олон одоо онлайнаар үн төлбөргүй суралцах өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүд нээлттэй байна. Энэ хинт нээлттэй нөгөө англи хэл мэддэг хүүхдүүд.
Тэгэхээр англи хэлийг бол хэрэглээгээ болгох хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх ганц зэвсэг ч юм бол англи хэл шүү гэж бас хэлмээр байна. Маш олон гоё сурах хүчгүүд англи хэл дээр байна. Тэр болгоныг монголчууд аваад орчуулад гаргаж чадахгүй учраас их хэл дээр нь уншина гэдэг бол хамгийн том зүйл. Тэгэхээр дурлах нь л хамгийн оновчтой. Тэгээд англи хэлэнд дурлаад англи хэлээ найз залуугаа болгоод тэгээд суралцаасаа л гэж хүсэж байна да. Ер нь миний одоо бас яг подкастын сүүл яг дүгнэлт хэлхийг хүссэн зүйл байна. Одоо ингээд хэрэгцээд байгаа ирээдүйд яг бидний том болцох үед бол амар энгийн зүйл болох байх. Гэт англи хэлтэй хүн гэдэг зүйл бол бүгд л тийм байх хэвээр. Угаасаа бүгд ингээ анханасаа суралцаад ирсэн учраас. Тэгээд ерөөсөө бити ингээд ягаараа ингээд 7 хоногт яг хийхдээ яг зүгээр л өдөрт багаар л хийгээрээ. Тэгээд бити ингээд 7 дахь өдөр 4 цаг 5 цаг суухын хооронд зүгээр л өдөрт 30 минут л хахад болно. Тэгээ ер нь юмыг бол тогтмол юм гэдэг бол зуршил болох хамгийн том алхам тогтмол бага цагаар тогтмол хийх нь л одоо бас их давуу талтай. Тэгэхээр манай монгол хүүхдүүдийн потенциал өндөр учраас нэг дор маш их мэдээллийг авч чаддгаар их давуу талтай. Тэгэхээр тэр чадвараас ашиглах хэрэгтэй. Сэтгэлгээний хурдтай хүн бол хурдан сэтгэдэг, хурдан юмыг хийдэг. Тийм учраас тэр сэтгэлгээний хурдаа бас ном уншиж хөгжүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгээ ном унших нь бол бас хүүхдүүдэд хамгийн том одоо хөгжих одоо урагшаа хөтлөх гол төлхөө шүү. Монгол хэлээ сайн сураараа монгол хэлгүй хүн хаанч хол явахгүй гэж багш нь хэлмээр нь. Тийм учраас монгол хэлийг хизээж хайж болохгүй. Англи хэл сурах гэж ингээд монгол хэлээр орхигдуулж байгаа нөхдүүд байгаа. Ээж аав нь инженер болгоно гэд дандаа тоо нүдүүлээд идэг эцэг эхүүд байна. Тэгэл төрлөг хэлээ орхичдаг. Өнөөдөр асуудал гарахад ажилд ороход 3 үеийн намтраа англи хэл дээр бичиж гин. 2 хүн гэмт хэрэг хийхэд өргөдлөө монгол хэл дээрээ бичиж гин те. Бүх өргөдлүүд монгол хэл дээр. Ингээд найруулга зөв монгол хэлний хэл ярианы чадвар гэдэг юм монгол хэл бол хамгийн чухал хичээл. Монгол хэлтэй хүн ном сайн уншин, ном уншдаг хүн ертөнцийг өөрөөр харна, өөрөөр харж чадсан өөрийгөө хөгжүүлж чадна л гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд яг Улаанбаатарынхаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд хичээгээрэй гэж хэлье. Тэгээд Улаанбаатарынхаа хүүхдүүдэд боломж хамаагүй их байгаа байхгүй. Тийм учраас орон нутгийн хүүхдүүд одоо амар хичээж штэ. Тийм учраас Улаанбаатарын хүүхэд боломж нь бүр их байхад англи хэлгүй байна гэдэг бол бүр амар одоо тий боломжоо ашиглаж чадахгүй өстэй муу хэрэг учраас тэгээд бүгд л хичээгээрээ тэгээд бүгдэнд нь амжилт тэгээд яг одоо бид нар нэг Хинтээ аймгаас подкаста бичлэхэд тусалж байгаа Өндөр хаан телевизийнхэнд маш их баярлалаа. Тэгээд подкаста дуустал үзэгчтэй баярлалаа. Баяр таа. За баяр таа.